ер нь Skin Tox компани ямар арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бид бүхэн санал болгоод юм бэ гэхээр за дэлгэцэн дээр харагдаж байгаачлан бидний мэддэг Арус багц, шаргал багц гэж ярьдаг тий. За энэ маань 40-оос доош насныхан зориулсан багц байгаа. За энэ нь дотроо өөрөө шөнийн тэжээлийн тостой, за эмчилгээний серумуудтай, дээрэс нь өглөөний арьс арчилгааны тонороос бүрддэг юм багц байгаа. За хаашаа дэлгэрэнгүй харагдана. За дараагийн багц нь Remoser багц буюу 40 нэмэх насныхан зориулсан. За тэрний доошо бид нэр микробиом арьс арчилгаа буюу change up багц гэдэг. За change up багцыг бол ер нь хүн болгон мэддэг байгаа. Шинээр хэрэгжилж байгаа, шинээр эхэлж байгаа хүмүүс байгаа бол та бүхэн арьс арчилгаагаа ихтэй change up багцаас эхлэх ёстой байгаа шүү. За тэгээд энэ хойно харагдаж байгаа Mistox буюу энэ эд болохоор 2 маань болохоор нэмэлтээр арьсыг эрчимтэй эмчлэх ийм залттай бүтээгдэхүүнүүд байгаа. За бүтээгдэхүүнүүдээс яхад эхнийх нь болохоор change up багц харагдаж байна тий. За change up багц маань үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. За хамгийн бидний хайртай бүтээгдэхүүн гүний цэвэрлэгч хөөсөн савн маань байгаа. За гүний цэвэрлэгч хөөсөн савн, дээрэс нь зөөлөнгуужуулагч, чийгшүүлэгч, хамгаалагч тос гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэн. Дээрэс нь бидний мейкапыг зориултдаа гадаад орчинд гарахад хамгаалт болдог нарны тос, BB крем гэсэн юм хэсгээс бүрдээд ийм 5 бүрэлдэхүүн хэсэгтэй гэсэн. За тэгэхээр бид нар хэдэн настайч бай, арьсны ямар ч асуудалтай бай, бидний хамгийн түрүүнд Skin Tox компани Costox брендийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа бол бид нар change up багцаас хамт хэрэглэнэ гэсэн. За change up багц маань биднэрт ямар үүргийг гүйцэтгэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр бидний арьсны гүнд чад эдисийн түвшин цэвэрлэгээ хийж өгч байна гэсэн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань ороод арьсыг нэвчиж ороод арьсны олон давхаргыг нэвчиж ороод эдисийн түвшинд очоод нөгөө нэг бохирдол, өрөвсөл тэн дотор байгаа юу байдгийг химийн бүтээгдэхүүний үлдэгдэл байх юм бол бүгднийг өнгөн давхарлууд түлхэж гаргадаг гэсэн. Өнгөн давхарлууд түлхэж гаргаад хурдан аргаар. За дээрэс нь бид нар өнгөн давхар дээр гарч ирсэн тэр бохирдлоо бид нар зөөлнөр, зөөлөн гуйжуулагчаараа гуйжуулаад дээрэс нь хамгаалагч чийгшүүлэгч тосоо төрөж хэрэгэлдэг байх нэ. Тэгэхээр яагаад change up багцыг бид нар заавал ихэж хэрэглэх ёстой юм бэ гэхээр бид нар суурь арчилгаагаа бэлдэж өгч байгаа гэсэн. Эдисийн түвшинд бид нар цэвэрлэгээ хийгээд арьсныхаа тосонсны балансыг хангаад суурь арчилгаагаа бэлдсэнийхаа дараа бид нар өөрсдийнхөө насан тохирсон Арус юм уу Remoser багцтайгаа хамт хавсраад хэрэглэдэг байгаа гэсэн. За тэгэхээр бид нар энэ change up багцыг хамгийн түрүүнд бид нар 14-өөс 20 хоног дангаар нь хэрэглээд за тэгээд үргэлжлүүлээд бид нар Арус юм уу Remoser багцтайгаа хамт хэрэглэх нь байна. За тэгээд Арус багцын танилцуулга байна. Арус нь дотроо 3 төрлийн серумтэй байгаа. Өглөөний арьс арчилгааны тонортой. За серумууд нь бүгдээрээ тус тусдаа хэрэглэгдэхүүн үйлчлэгээ нөлөөтэй гэсэн үг тийм. За жишээлбэл эмчилгээний тосон серум, за витамин серум буюу одоо болохоор витамин серум болсон байгаа. За тэгээд арьсны асуудлууд руу чиглэсэн байдаг. За хэрвээ сивхнэсээ толботой бол витаминтай серумыг хэрэглэх тийм. Хуурайшилтай арьстай бол тосон серумыг хэрэглэх. За тэгээд өглөөний арьс арчилгаанд арьсыг цайруулах, чиглэх, тонор гэд. За шөнийн тэжээлийг тос гэх мэтчлэн. За ингээ хэрэглээгээрээ болохоор нөгөө насан тохирсон бүтээгдэхүүнүүд нь дотроо серум, тонор, шөнийн тос гэсэн хэсгээс бүрддэг байгаа. За саяны миний ярьсан юунууд байна. Зургаараа. За хөвгшрэлтэй эсрэг цайруулах серум, тэжээлийн тос. За хэрэглэх арга нь хүртэл бид нар өөрсдөө анзаардаггүй ингээд хамаагүй хэрэглээд байгаа болохоос жишээлбэл серумууд ерөнхийлөгчийн сургалтанд сууж байхад ингээд тэмдэглэж авч байхад те дух 2 хацар дээрээ ирүүн дээрээ тус бүр 1 туслаар хэрэглэнэ. Тоникийг дух хацар дээрээ тус бүр 3 удаа цацаж хэрэглэнэ гэдээ бүр хэрэглэх аргачлалыг хүртэл заасан байдаг. За бид нар анх эхлэхдээ change up-ын багцнаас эхэлсэн. Change up-ын багцнаас эхлээд
За бид нар арьсныхаа суурь арчилгаагаа бэлдээд за тэгээд change up багцыг бас хэрэгжилж байхад явцад биднэрт яадаг вэ гэхээр хариу урвал гэж нэг зүйл гардаг. Гэхдээ энэ маань юунаас шалтгаалж гарч ийнэ гэхээр тухайн хүний арьсны гүнд буюу арьсны дотор талд ямар өрөвсөл ямар бохирдол байгаагаас шалтгаалаад хүн болгон дээр харилцаа адилгүй байдаг. Харилцаа адилгүй байгаа. За жишээ нь одоо батгшилтай арьс байла тий. За батгшилтай арьстай хүн 20 жил батгтай арьстай явчихсан. Өнгөн давхарга дээр нь гарч ирэнгүүт бид нөгөө хүчтэй химийн бүтээгдэхүүнээр тэрийг эмчилчээ за ингээ алга болчлоо гэдэг. Гэтэл арьсны нөгөө эд эсийн төвшөнд арьсны дотор гүнд чинь нөгөө бохирдлыг бид нар гадагшлуулах бол тэр өрөөснөл маань дахин гараад сэтрээд байна гэсэн. За энэ skin toxin бүтээгдэхүүн өөрөө арьсны дотор оронгуудаа таны арьсан дотор байгаа бохирдлыг чинь гадагшлуулж байгаа болохоос бүтээгдэхүүн маань өөрөө ороод таны арьсан дээр янз бүрийн батгшил, янз бүрийн сэвхнэсээ толб юм уу, янз бүрийн тэр зүйлүүдийг гаргаад байгаа биш гэдгийг одоо нөгөө хэрэглээд жил гаруй болсон хэрэглээд 6-аас дээш сар болсон хүмүүс маань бас анхан хэрэглэгч нартаа маш сайн зөвлөж өгөх нь зүйтэй шүү. За одоо бид нарын өмнө ремозер буюу 40 нэмэх насныханд зориулсан бүтээгдэхүүн харагдаж байна. За энэ нь 40 нэмэх насны бүтээгдэхүүн маань дотроо 5 төрлийн серумтэй, шөнийн тостой, өглөөний арьс арчилгааны тонертой. За 5 төрлийн серум нь ямар учир юм бэ гэдээ анхлан сонирхож байгаа, анхлан зөвлөгөө авч байгаа хүмүүс асуудаг. Тэгэхээр энэ 5 төрлийн бүтээгдэхүүн маань ерөөсөө хүний арьсны одоо эмгэгүүд буюу арьсны асуудлууд руу тус бүрлэг авч чиглэсэн байдаг. За жишээлбэл та эмзэг улаалттай арьстай бол танд хамгийн түрүүнд нөхөн сэргээх эмчилгээний recovery serum-ыг зөвлөдөг гэсэн үг. Нөхөн сэргээх recovery serum. Хэрвээ таны арьс өөрөө маш хуурайшилтай өнгө алдсан арьстай бол бид нар тосон серумаа хэрэглэнэ. Байгалийн тосон серум. За тэгээд сэвхнэсээ толбтой байх юм бол бид нар сэргээх цайруулах витаминтай серум. За бидний арьсан дээр өрөвсөлттэй одоо батганы нөгөө акне гэдэг вирусны их туралт их гардаг бол бид нар биом серум ашиглан хэрэглэн эмчилгээндээ гэх мэтчлэн тухайн хүн хэрэгжилж явах явцад арьсан дээр ямар арьсны хариу урвал гарч байгаас бид нар шалтгаалаад дараах 5 төрлийн серумаас зөвлөж өгдөг гэсэн үг байна. За тэгэхээр серум болгоно юм байна. Дээрэс нь дуны улиралд хэрэглэх, намрын улиралд хэрэглэх, өвлийн улиралд хэрэглэх гэдэг бүр улирлаар нь хүртэл заагаад өгсөн байдаг гэсэн. Тийм учраас skin toxin бүтээгдэхүүн өөрөө эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдгийг бид нар маш сайн өөрсдөө ойлгох хэрэгтэй. Шинэ хэрэглэгч нартаа маш сайн зөвлөж өгөх хэрэгтэй. Дээрэс нь одоо хэрэгжилж байгаа skin toxin хэрэгжилж байгаа хүн болгон эмч биш учраас бид нар одоо энэ компани ерөнхийлөгчийн сар болгон явуулдаг design school буюу бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хэрэглэх, ямар дараалалаар арьсны ямар асуудалд яаж хэрэглэх вэ гэсэн сургалтанд бас хүн болгон хамрагдах ёстой шүү гэдгийг энэ ташрандаас дурдчихъя. За тэгээд Улаанбагц маань ерөнхийдөө гол чиглэл нь бол юу вэ гэхээр үрчлэг одоо арилгах гол чиглэлтэй гэсэн үг. Нөгөө нэг липозомын найрлаганд хамгийн их орсон. Бидний өмнө дурдсан арасын багцанд бол арай залуу арьсанд болохоор тэр найрлага нь арай бага доозоор орсон гэсэн үг. Тэрнээс ш бусад орцсон найрлагаараа бол адилхан гэсэн үг. За тэгэхээр бид нар бүтээгдэхүүн зөвлөхдөө маш зөв дараалалаар нь тухайн хүний арьсных нь асуудалд нь тохируулаад насанд нь тохируулаад бүтээгдэхүүнүүдэд хэрэглүүлж зөвлөж хэрэглүүлэх нь байна гэсэн. За тэгээд доотлолт нь нөхөн сэргээх шөнийн тос байна. Тонер нь байна. За энэ бүгдийн шөнийн тосыг бол зөвхөн шүн хэрэглэнэ. Маск шиг маш зузаанаар тавьж хэрэглэнэ. Энэ ерөнхийдөө эдисийн одоо гол тижээлэн гэсэн үг. За бид нарт арьсны ямар асуудлууд байдгийм бэ гэхээр ер нь түгээмэл одоо асуудлуудыг дэлгэцэнд харуулсан байна. За судасжилт гэдэг тийм. За арьс нөгөө юун дээр нь хатган дээр нь бүр ингээд судснууд нь улаан юун ингээд харагддаг. За дээрээс нь улаалттай арьстай
За сэвх нөсөө толгодны асуудал байна. Батгшилт гэдэг юуны энэ бүгдээр арсны эмгэг гэсэн үг. За бид нар уул нь бол хүний арсыг ерөнхийдөө хоёр л хуваадаг гэж байна. Ердийн арс, эмзэгшилтэй арс гэдэг. Хэвийн арс, эмзэгшилтэй арс гэдэг. Бидний нөгөө хуурайшилт, Т-зоны тослогжолт, батгшилт, сэвх нөсөө толгод гэдэг чинь ерөөсөө яаж ийм гэхээр арсны нэгсэндээ тос усны баланс нь хангагдаа, арсны нэгсэндээ эмгэг өвчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо Skin Docs компани маань биднэрт юуг заагаад байгаа гэхээр зөвхөн бүтээгдэхүүнийг хэрэглээд зогсох биш, арсаа зөв бүтээгдэхүүнээр хэрхэн яаж зөв арчлуул бид нар буцаад эрүүл залуу арстай арсаа эмчлээд эрүүл залуу арстай болох боломжтой юм бэ гэдгийг ерөнхийдөө аргын зааж өгöd байгаа гэсэн. За энэ дээр зөвхөн товч ингээд дурдахад судасчлалтай арсанд бол одоо эдийг ингэж хэрэглэнэ. За улаалтай арстай хүнд бол чийгшүүлэх тосыг хэрэглэнэ тий. Арсыг хамгаалах чийгшүүлэх тосоо хэрэглэнэ. За сэвх нөсөө толготой хүмүүс бол Mistox-ыг хэрэглэнэ гэх жишээний. Гэхдээ бид нар шууд би сэвх толготой юм чинь Mistox-ыг хэрэглэнэ гэж болохгүй найхан байна. Танд Skin Docs-ын бүтээгдэхүүнийг зөвлөж байгаа зөвлөгчөөсөө заавал та нар заавар зөвлөгөөгөө авч иж бүтээгдэхүүнээ хэрэглэх нь маш зүйтэй шүү. Яагаад гэвэл жишээлбэл бид нар Mistox-ыг хэрэглэхээс өмнө бид нар суур арчилгаагаа биелдээд Change Up багцаа хэрэгэлсэн байх хэвээр арсныхаа тос усны балансыг хангаад арсныхаа гүнд байгаа бохирдлуудыг гаргацсан байх хэвээр. Хоёрдугаар бид нар арсаа цочрох буюу Aros юм уу Remoser багцаа бас хэрэгэлсэн байх хэвээр. Эдээсээ цочроосны дараа бид нар Mistox-о хэрэглэх одоо юм заалттай байдаг шүү. За тэгээ батгшилтаа би нөгөө ярьсан тийм нөгөө акне гэдэг вирусээс шалтгаалж гарч байгаа тэр батга буюу тэр тууралтыг бид нар Skin Biome буюу бидний хэлснээр Biome серумээр эмчлэх нэ. Ингээд бид нар энэ бүх юмыг болохоор бид нар нөгөө нэг энэ бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулсан, энэ бүтээгдэхүүний патент лицензийг эзэмшиж байгаа 21 жил боо сайхны салбарт ажилласан ариун их туршлагатай тэр эрдэмтний компани ерөнхийлөгчийн сургалтанд суугаад бид нар зөвлөгөө мэдээлэл аваад ингээд өөрсдөө мэдлэг болгоод хуримтлуулад явж байгаа гэсэн үг ээ. За урьдчиланд бид нар Remoser-ийн багцыг хэрэглэн, өвчлөлтөнд бид нар Change Up-ийн багцыг хэрэглэн тэ арсаа маш сайн угаана, арсаа маш сайн гуйжуулна. За тэгээд арсаа цайруулах бол бид нар Aros-ийн багцыг хэрэглэнэ гэдэг. Ерөөсөө бүтээгдэхүүний зөв хэрэглээний талаар ингээд тайлбарлаад энэ сургалт сар болго явдаг байгаа шүү. Энэ сургалтандаас маш олоола хамрагдаж байх нь зүйтэй шүү гэдгийг давшрамдаас дурдъя гэсэн. За бидний Mistox гэл одоо 100 болохоор та бүхэн анзаарч байгаа бол Skin Docs-ыг хэрэглээд үр дүнгийн харцсан үр дүнтэй байгаа хүмүүс 100 болохоор бүгдээрээ Mistox хэрэглэнэ гэж шуурдаг тий. За Mistox маань өөрөө ерөөсөө арсыг одоо нөгөө төргөн шинжлэх одоо юм бүтээгдэхүүн гэсэн үг. Нэгсэндээ өөр бүтээгдэхүүнтэй бидний зах зээл дээр байгаа хүмүүс олон хэрэглээд байгаа ерөөсөө нөгөө филинг буюу арсыг гуйжуулах хүмүүс их яриад байдаг green fill гэдэг тийм яг тэрнтэй ерөнхийдөө адилхан. Гэхдээ арсанд тэгж гэмтэл үүсэхгүйгээр давуу талтай гэсэн үг. Арсанд гэмтэл үүсэхгүйгээр бид нар арсаа эрүүл одоо нөгөө арсаа дахин шинжлэх боломжтой гэсэн үг. За эд гэд бүтээгдэхүүн байна тийм. Эд гэд бүтээгдэхүүн нь болохоор дотроо юм 3 төрлийн серумтай байгаа. За 3 төрлийн серумтай. За тэгээ 3 төрлийн бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Серум биш буруу ярьж байна. 3 ижил юу байгаа. За энэ нь юу вэ гэхээр дотроо тос серум тоникийг агуулсан бүгдийг нэг дор агуулсан гэсэн үг. За ийм бүтээгдэхүүн байгаа. Ихэвчлэн нөгөө завгүй, за ялангуяа эрчүүд эмэгтэйчүүд бид нар шиг олон юм давхарлагч төрөхийг одоо нөгөө боддгоо ийм хүмүүс зориулсан ийм ADD гэдэг бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүн нь болохоор савлгаанда 3 яг ижил найрлагатай ийм 3 савлгаатай байгаа. Тэгээ энэних нь найрлаганд нь тос нь багтсан, серум нь багтсан, тоник нь багтсан гэдгээрээ яв. Гэхдээ эдийг бид нар зөвлөхдөө эмзэг арстай хүнд ерөөсөө зөвлөдгөө.
За хэрвээ суурь арчилгаагаа бэлтцсэн, арсныхаа тас усны балансыг хангацсан одоо нөгөө скин токсинхон бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс бол доороо одоо эдийнхэн доор чийгшүүлэгч хамгаалагч чэнж апынхаа тосыг төрөх жагаад бас хэрэглэж болохыг зөвлөдөг байгаа шүү. За энэ ингээд товч дурдсан зүйлүүд дээр юу хэлэх гээд байна гэхээр бид нарын хэрэглэж байгаа энэ скин токсин бүтээгдэхүүнүүд сануулсан эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмчилгээний гоо сайхны. Тэгэхээр бид нар эмчилгээ хийлгэхдээ бид нар нэг өдөр төрөхөд маргааш нь хизээч бид нар эмчилгээ хийлгэхдээ шууд эрүүл болдоггүйтэй адил бидний арсыг одоо гүнээс нь энэ бүтээгдэхүүн маань Costax брендийн бүтээгдэхүүн маань бид нарыг эмчилж байгаа гэдэг маш сайн ойлгон зүйтэй. За одоо та бүхэндээ үр дүнгийн талаар зургнуудыг, товчхон зургнуудыг харуулж байна. За энэ зургнуудыг хэрэглээд үр дүнгээ харсан хүмүүсийн зөвшөөрөлтөөр энэ зургнуудыг тавьсан байгаа. За тэгэхээр энэ хүмүүс яаж ингэж үр дүнд хүрч ийнэ гэхээр хамгийн гол нь өөрийнхөө арсны асуудал тохируулаад, насандаа тохируулаад нөгөө зөв хэрэглэсний үр дүнд ийм үр дүнтэй үр дүнгууд гарсан байна гэсэн үг шүү. За ингээ маш гайхамшигтай үр дүнгууд гарч байгаа. За тэгээд дашрамт хэлэхэд дизайн скулгээ сургалт гэдэг түрүүнд дурдсан тий. Тэрэн дээр бид нарт тэр сургалтанд суухаар ерөөсөө танд аль бүтээгдэхүүн хэрэгтэй юм, таны арсны асуудлыг аль бүтээгдэхүүн шийдвэрлэх юм. За тухайн бүтээгдэхүүнээ бид нарт хэрэглэхдээ хэрхэн яаж хэрэглэх гэдэг бүр нөгөө юуг нь хүртэл заадаг, массажинг гэсэн үг. Зааврыг өгдөг гэсэн үг. За энэ савнгаа бид нар хэрэглэхдээ ийм дозоор, ийм хэмжээтэй, ийм массажаар хийн. Зөөлөн гуйжуулагчаа бид нар ийм арстай хүнд зориулаад одоо ийм хэмжээтэйгээр ингээд бүгднгийн дизайн скулээр зааж өгдөг гэсэн үг шүү. Тэгээд дээрэс нь бид нарт одоо энэ скин токсин бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээсээ эхлэхээр бас нэг давуу юм юу вэ гэхээр арсаа зөв арчил сурж байгаа гэсэн. Зөвхөн тоснуудаа урд нь бид нар бол зөвхөн тосоо аваад тосоо түрхээл нүрээ ингээл нэг минут төрөхгүй угаагаад дуусдаг байсан бол скин токсин бүтээгдэхүүнтэй учирснаас хойш яаж нэхэд бид нар арс гэж юу юм бэ? Арс өөрөө юунаас бүтдгийг те бид нар арсны одоо энэ асуудал хөгшрөлт гэдэг чинь юунаас болж байгаа? Ерөөсөө нөгөө булчингийн суларлаас болж байгаа гэсэн. За булчингийн суларсаар болоод бид нар яаж байгаа хөгшөрж байна. Дээрээс нь бидний арсанд чийг дутагдсанаас болоод бид нар хөгшрөлт явагдаж байна тийм. Янз бүрийн сэвх нөсөө талбууд гарч ирж байна. За тэгэхээр нөгөө арсаа бид нар одоо 40-50 та хүмүүс, 60 та хүмүүс бид нар буцаад одоо арсаа залуу болох боломжгүй гэж боддог. Тэгвэл одоо энэ бүтээгдэхүүнийг гаргасан Эрдэмтэн хан жинүүг маань ерөнхийлөгч маань болохоор биднэрт буцаад 10-аас 20 насаар залуужих боломж байгаа шүү. Бид нар яг зааврын дагуу зөв хэрэглээд явах юм бол биднэрт одоо нөгөө арсны сулралд бид нар булчингийн массаж зааж өгч байна. За дээрээс нь бид нар хор бохирдлаа яаж гадагшлуулах лимфийн массаж зааж өгч байна. За бид нар чигээ яаж эцсийн түвшинд хүргэх ёстой юм бэ гэдгийг зөөлөн массажийг бид бүхэн зааж өгч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар скин токсинхон бүтээгдэхүүнийг сонгоод нэгэнд өөрийнхөө арсыг эрүүл залуу болгож байгаа, өөрийнхөө арсны асуудыг шийдэж байгаа учраас бид нар өөртөө цаг зав гаргаад, өөрсдөө одоо бүтээгдэхүүнийхээ танилцуулгатаа танилцаад, сургалт мэдээллүүдээ суугаад, за тэр дизайн скулд суугаад, за ингэснээрээ бид нар скин токсин бүтээгдэхүүнийг яг зөв хэрэгжилж эхэлсэн байна гэдэг ойлголттой болох нэ гэсэн. За бас үр дүнгийн зургууд байна тийм. За бүтээгдэхүүний хэрэглээний талаар би товч бөгөөд мэдээлэл өглөө. За хэрэглээний тал дээр асуух зүйл байна уу? За би юу яасан? Зөвхөн бүтээгдэхүүнээ яриа зогсгүй цаана бас нөгөө та хэрэглэгчээр хэрэглээд эхэлсэн. Тэгээд
та зөвхөн нөгөө хэрэглэгч байх уу? Эсвэл үрдэг хэрэглэгч байх уу? Эсвэл олдог хэрэглэгч байх уу гэдэг тал дээр. Тэгэхээр нөгөө компани маркетинг биш. Энэ нөгөө бизнесийн талаар товч бас слайд бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ рүүгээ орохоос өмнө та бүхнээс бас бүтээгдэхүүний талаар асуух зүйл байна уу? Асуух зүйлээр бүгдээрээ хоорондоо ярилцаад зөвлөлтөд хариулт өгье. Сайхан гоё сургалт боллоо. Тэгээ би нэг юм асууя. Байгалаа Polaris дээр өөр дээр нь ер нь чам дээр нь ямар өөрчлөлт гарсан бэ? Энэ бүтээгдэхүүнд яаж дураж орсон бэ гэж хоёр асуултыг асууж байна. За баярлалаа. Яг дутуу өргөцсөн. Айгуу чухал зүйлийг санууллаа. За би болохоор ерөнхийдөө өөрөө нөгөө нэмгэн шар улцсан арьс гэж ярьдаг. Би ерөнхийдөө арьсны өнгө бол угаасаа цагаан цайвар арьсны өнгөн дээр бол асуудал байхгүй. За дээрээс арьсан дээр бол юм гараад байхгүй. Миний хамгийн гол асуудал ерөөсөө арьсны өвчлээс сулрал гэсэн. Тэгээ өөрөө нөгөө нүдээр айгүй хинээдэг нөгөө нүдний цацраг өвчлээ тий. За тэгээ хацрын гоо, эрүүний унжилт гэд ингийн ийм асуудлууд байдаг. Тэгээд би өөр бас олон нийтэд харьцдаг ажил хийдэг учраас хаана өвчтэй багасгаа, хаана арьс чангалах бүтээгдэхүүн зах зээл дээр гарч ин тэр болгоныг би авч туршиж хэрэглэдэг хүн байхгүй. Тэгээд би хэрэглэж явж байгаа л өөр гол сайхны бүтээгдэхүүнийг Skin Docs-тай учрахаас өмнө яаж исэн бэ гэхээр тэр бүтээгдэхүүнүүд эхлээд хэрэглэхэд маш гоё үр дүн үзүүлээд байдаг. Дөнгөж эхлээд хэрэглэдэг. Тэгээ ингээ хэрэглэх явцад сар болоод 2 сарын дараанаас юм уу нөгөө нөлөөлөл байхгүй болчихдог байхгүй. Ерөөсөө ихэнх бүтээгдэхүүнд хийжсэн. Анх бүтээгдэхүүнээ солихоор л энэ дажгүй за энэ айгүй үр дүнтэй байх сүүл рүүгээ байх болчих. Тэгээ ингэж эрэлхийлж явсаар байгаад тэгээд би энэ Skin Docs-ийн бүтээгдэхүүнтэй уулзраад тэгээд одоо Skin Docs-ийн нөгөө манай хин Оюка одно хоёрын би нөгөө лайвыг үзэж яагаад тэгээд тухайн нөгөө бүтээгдэхүүнийг үзэнгүүт санал болгож байгаа хүнийхээ өөрөө угаасаа арьс нь хамгийн түрүүнд харж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёрыг харахад хоёулаа гоё эрүүл арьстай харагдсан. За тэгээ ингээ харангууд холбогдоод бүтээгдэхүүнээ хэрэглэж үзсэн. За бүтээгдэхүүнээ хэрэглэж үзээд 1 сар болсон миний арьс айгүй гоё чангарж байгаа нь мэдсэн. Тэгээд арьсны одоо энэ нөгөө нэг энэ эрүүний энэ шугам маань жоохон бүдгрээд унжилт эхэлчихсэн. За дээрэс нь 2 нүдний цацраг хүрчлээ маш тод тийм байсан. Тэгээ бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрөө асуудлууд маань угаасаа орой арьс цалчилгааныхаа 3 давхар угаалтыг хийж яхад л арьс маань гарт маань өөрөө ямар их чангарч байгаа нь яг мэдрэгддэг. Тэгээ энээс хараад одоо хэрэглээд би Skin Docs-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо яг жил болж байна. Тэгэхээр би магадгүй Skin Docs-д очраагүй байсан бол би өнөөдөр жилийн дараа дээр дахиад миний арьсанд жилийн хөгшрөл бас явагдсан байх байсан бах. Хамгийн муудаа гэж бодоход би 1 жилээр бутаад гоё залуучж байгаа гэж юу яаж байгаа. Тэгээ ажлын иргэн тойрон байна, найз нөхөд байна. Тэгэл арьсыг харахаараа одоо өөрөө өссөн бүтээгдэхүүн энэ нөгөө бүтээгдэхүүнийхаа сурталчилгаа хийгээ. Тэгээ өөр дээр ингээд хүн нөгөө өөрөө хэрэглээд үнэн байгаад бодит байгаад тэрхээр бүтээгдэхүүн дагуулсан цаашаа хүмүүсийн гоод улмаар бизнесээр нь ажиллах одоо ийм юм байна. Бизнесээр нь ажиллаад ингээд явж байгаа. Тэгэхээр жил 6 сар бүтээгдэхүүнээс хатаагүй явж байгаа гэсэн үг. Урд нь бол бүтээгдэхүүн дээр ингэж удаан. Өнөөдрийн жилиг хүртэл бол үр дүнгээ өгсөөр байна. Одоо Skin Docs-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй өөр бүтээгдэхүүн гэдэг бол ямар ч толгойд бол одоогоор байхгүй. Яа өөр асуулт байна уу? Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Ja. За. Яасан яваад ээдэг санаж бодож байгаа юм уу?
За би слайд руу буцаад юу яач орчих. Яг хөө энэ дээр нөгөө нэг слайдн дээр яг нөгөө мэдээллүүдээ бид нар цуглуулж аваад ерөнхийдөө энэ мэдээллүүдийн маань их үндэс нь болохоор угаасаа манай нөгөө дизайн скул сургалтын мэдээллүүд ахгүй юу? Ерөнхийлөгчийг ярьж байгаа. Гэхдээ бид нар одоо Солонгосын бүтээгдэхүүнийг бид нар Монголынхаа хөрсөн дээр буулгахдаа бид нар өөрсдийн одоо жил 4 сар болж байгаа Skindbox-ын бүтээгдэхүүн маань. Тэгэхээр жил 4 сарын хугацаанд маш олон эмэгтэйчүүд арсны янз бүрийн онцлогтой хүмүүс хэрэглээд тэрэн дээр бид нар зөвхөн нэг одоо заавал ингэх ёстой гэсэн бол байхгүй, би бас энэ хугацаанд олж харсан. Тэгэхээр одоо нөгөө судалтай арсанд ээдийг энд зөвлөсөн байна. Гэхдээ ээд бас арсны онцлогоос шалтгаалаад үр дүн бас өөрөөр байгаад байгаа байхгүй. Жишээлбэл эмзэг биш хүнд болохоор ээд бүр гайхамшигтай үр дүн үзүүлж байгаа. Ээдийг түрхэд эхэндээ арс ингээ амар улаагаад арсны өнгө ингээд гуйжаад жишээлбэл нүдний доотдох үрчлээ бүр амар ихсээд ингэж хагаад тэгээд тэр нэг эмчилгээний за 14-өөс 20 хоног байт юм уу төвчсний дараа болохоор ээд бол ээдийг төрхсөн хүмүүс бүр гайхалтай арсан татагдсан, арсных нь өнгө нь маш гоё болцсон гэм асуудал байгаа. Ээдийг болохоор эмзэгшил энэ судасжилт гэдэг маань эмзэгшилт биш шүү. Эмзэгшилт гэдэг нь болохоор судасжилтаас арай өөр байгаад байгаа байхгүй юу? Одоо оронгоо мэдээ ингээ уншчихвэл энэ нь болохоор судасжилттай арсанд яагаад зөвлөж байгаа гэхээр ээд өөрөө гадаргуун арсыг тэлүүлдэг үйлчилгээтэй гэсэн байгаа байхгүй юу? Арсны гадаргууг тэлүүлдэг үйлчилгээтэй. За дээрэс нь бид нар дахиад цааш унших юм бол нэмгэн болон эмзэг арстай хүнд хэрэглэж болохгүй гэдэг нэг анхаарлын тэмдэгтээ юу тавьуулсан байна. Тэгэхээр нөгөө бид нарыг заавал хэрэглэж эхлэхээс өмнө шууд зааврыг уншаад хэрэглэдэг бидний их дэлгүүрийн лангуун дээрээс хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн биш шүү. Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн шүү. Тэгэхээр бид нар тухайн хүнийхээ арсанд нь яг зориулаад бүтээгдэхүүнэдээ зөвлөөрөө хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө ерөнхийлөгчийн сургалтнаас тэмдэглэж авсан мэдээлэлээр судалжилттай арсанд ээдийг хэрэглэж болно. Гэхдээ тухайн арс маань өөрөө эмзэг улаалттай бол шууд хэрэглэж болохгүй. Судалжилттай арсанд болохоор бид нарыг хэрэглэхдээ энэ яагаад гэвэл энэ ээдийн найрлаганд маань уустдаг тосон боловсруулалтын агуулмж байхгүй гэд заагаад өгсөн байгаа хгүй. Тэгээд гадаргуу арсыг хэлүүлдэг үйлчилгээтэй учраас энэ арсанд эмчилгээний зорилтоор хэрэглэж болно гэсэн байна. Игчиг нь олж авсан мэдээлэлээр бол юм байгаа шүү. За тэгэхээр бид нар энэ тулд нөгөө өнөөдрийг хүртэл жил 4 сарын хугацаанд маш олон эмэгтэйчүүд маш олон арсны асуудалтай хүмүүс хэрэглэж байгаа учраас бид нар ямар арсанд аль бүтээгдэхүүнийг хэр хугацаатай ямар дозоор хэрэглэж үр дүн гарч ийнэ гэдгийг бид нар бас монголчуудынхаа арсан дээр тохируулаад энэ одоо Солонгос эрдэмтний гаргасан энэ бүтээгдэхүүнийг нөгөө хөрсөн дээр буулгана гэдэг шиг бид нар өөрсдийнхээ арсанд бас тохируулж хэрэглээгээ бас олж авах юм байлээ шүү. Дашрам дуртахад гэж хэлмээр байна. Яа өөр асуух зүйл байна уу? Баярлалаа. За асуух зүйл авахгүй бол би зүгээр хаар нэг товчгоо хэдээ слайд байгаа. Яагаад би энэ слайдыг бэлдсэн бэ гэхээр бүтээгдэхүүндээ дурлсан бүтээгдэхүүнээ одоо ингээд жил хэрэгжилж байна. За хэрэгжилж явах явцад дөнгөж хэрэгжилж байхдаа энэ Skindbox-ын бүтээгдэхүүн маань өөрөө нөгөө шууд маркетинг буюу сүлжээгээр борлуулагдсан бүтээгдэхүүн. За тэгэхээр би өөрөө нөгөө сүлжээний бизнес гэдгийг нэгдүгээрт өөрөө сонирхож байгаагүй учраас би маш буруу ойлголттой явсан. Дунд нь орж үзээгүй учраас бас буруу ойлголттой явсан. За тэгээд яванда би нөгөө сүлжээгээр нь сонирхгүй сүлжээний бизнес гэхээр л одоо нөгөө хүмүүсийн хэл занснаар тий арай ахмад насныхын ч юм уу ажилгүй хүмүүсийг хийдэг бизнес гэдэг манай Монголд бас маш буруу ойлголт байдаг. Тэг ийм байсан. Тэгээ өөрөө сүлдээ бүтээгдэхүүндээ дурлаад өөрөө өссөөгүй би өөрөө бизнесээр нь ажиллахгүй гэж би бодож байгаа ч гэсэн өөрөө хэрэглээд миний арсан дээр бодит үр дүн гарч байгаа учраас намайг хүсэхгүй байсан ч хүмүүс намайг 50 байлахгүй ингээ асуугаад чи ямар бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм хаанхын бүтээгдэхүүн юм бэ гэд ингээд нэг улс төр би сонирхгүй байхад улс төр намайг сонирхдаг гэдэг шиг би Skindbox-ын бизнесийг сонирхгүй байхад ингээд танаасаа хүмүүс сонирхуулах шат руу баг намайг хүчээр түлхэж оруулсан гэсэн. За тэгээд
бүтээгдэхүүнээ нэлээд судалсан ганцхан ингээд Skindox-ийн зөвлөгчийн зөвлөгөөр яваагүй өөрөө бид нарын интернетийн 90 зуунд амьдарч байгаа мэдээллийн 90 зуунд амьдарч байна. Тэгэхээр бид нар яагаад энэ бүтээгдэхүүн үнэхээр ингэж үйлчлээд байгаа юм бэ? Liposome тэр Pharmacy гэдэг нь юу юм бэ? За Skindox компани гэдэг нь өөрөө хэр найдвартай компани бэ гэдэг ингээд судалгаа нэлээд хийгээд өөрөө сонирхчиж тэгээ энэ бүтээгдэхүүнийг сонгоод өдийг хүртэл хэрэглэж байгаа.